Гишүүдийнхээ өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр орсгол төсөвтэй холбоотой тэр тусмаа бусдаар бүс ажил үйлчлэгээтэй холбоотой мэдээлэлээ дагнаж нэг тусад нь яриад ойлголт юмнуудаа нэгдэх тухайл асуудал байна гэж би бол ойлгоод байна шүү дээ. Ер нь 2025 оны төсөв хэлцэх явцад хэдүүлээ нэлээд маргаан дэгдээсэн юм чи энэ шүү дээ. Энэ бусдаар бүсдгүүлэх ажил үйлчлэгээ сүүлийн дараалсан он жилүүдэд нэлээд огцом нэмэгдсэн байна. Энэ үнийг бууруулах ёстой гэдэг ийм юмнууд нэлээд ярьцгаасан. Тэгэхээр зүгээр би эдийн засгийн ангил талаас зөвл байдаг байгаа даа гэж бодоод байна л да. Салбаруудын үндсэн үйл ажиллагаа байж болохоор зүйлүүд байгаа байхгүй дийлэнх нь. Дотор байр, месүтийн суралцагчдын хувьсах зардал, мал эмнэлгийн ажил үйлчилгээ итэргээд ерөөсөө чинь тухайн салбар дээр баримтлагддаг үндсэн үйл ажиллагаанууд энд оржихоо яваад байгаа юм. Тэгэхээр энийг хэдүүлээ энүүгээр нь нэршээд ангиллаараа яваад байж болох юм уу? Нэг том дүн харагдуулаад нийгмийг талцуулаад өмүүлээд байх юм уу? Эсвэл нэг ийм нийтлэг нэршил дээр хэдүүлээ юм авч гардаг нэг тийм жамтай л да бас. Төсөвдөр бусад зардал гэж хийж байгаа хэдүүлээ жоох юм аваад үлдчихдэг байсан. Одоо бол энэ бусдаар гүйцэтгэх ажил үйлчлэгээр гүйлгдэг нэг ийм бас санаархал байгаад байгаа мó гэмээр юм байгаад байгаа юм. Тэгэхээр энэ талынхаа ямыг их тодорхой болгосон дээр байхаа. Би бол тэр талаас нь одоо сангийн яамнаас тодруулмаар байна гэж нэг. Хоёрдугаарт энэ бусдаар гүйцэтгүүлж байгаа ажил үйлчлэгээ бол яа харахгүй хувийн хвшил гэдэг юм уу, мэрэгжлийн байгууллага гэдэг юм уу, энэ байгууллагуудаар гүйцэтгүүлж байгаа ажил үйлчлэгээнүүд дийлэнх нь явчихж байгаа. Хувийн мал эмнэлгийн байгууллагууд ч гэдэг юм уу. Ингээд. Тийм учраас энэ талаас харахаар эдийн засгийг тодорхой хэмжээнд идэвхжүүлэх цаашид энэ чиглэлээр их төсөвлөлтөнч тэр гүйцэтгэлэнч тэр буурахгүй өснө. Ажил үйлчлэгээний цар хүрээ өргөжж байгаа юм бол нэмэгдэн шүү дээ. Бид хэд энд 1000 буулгыг гэж орилоод ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тийм учраас ангиллаан зөв болгох тухай л ойлголт байгаа. За харин зүгээр дотор нь нэлээд нарийсгаад үзэх юм бол жоохон бялуурсан юмнууд байгаад байгаа юм биш үсттэй. Эрдэм судалгааны хүрээлэн элдвүүлсэн эмгүү яамдууд чинь энэ эрдэм судалгааны ажил дээр нь ямар том мөнгөнүүд тавиадгүй гэдэг юм бэ? Дээр нь мэдээлэл сурталчилгааны чиглэлийн юм дээр бас хөөрхөн юмнууд тавиад яваад байгаа юм биш үү? Энэ юмнуудаа ерэн цаашид яаж хэдүүлэн зөв болгох юм бэ? Ер нь нэгж ажил үйлчилгээнд ноогдох зардлын тухай асуудал. Тэгээд тэрний За сангийн яамны тавд микрофон. За сангийн яамны дэвшин бодлого төлтийн газрын дарга санжидорч за бочрол гишүүний асуултанд хариулъя. За бочрол гишүүний ярьж байгаа зүйлд бол санал нэг байна. Сангийн яам бол яг энэ зүг рүү яваад байгаа. 3 дахь итгэхэд буюу одоо илүү одоо төрийн байгууллагаас нэг төрийн байгууллагаас нөгөө төрийн байгууллагт зарцуулдаг. Эсвэл төрийн байгууллага өөрийнхөө үндсэн үйл ажиллагаанд зарцуулж байгаа тийм зардлуудыг бол бид нар цэвэрлэх гээд явж байгаа. Яг таны түрүүний хэлдэгчлэн одоо ингээд жишээ олгоод хэлэхэд бол хамгийн одоо том зардал эзэлж байгаа жишээ нь автозамтай холбоотой зардал байна, хот огчлолтой холбоотой зардал байна. Тэгвэл нөгөө орон нутагт энэ маань өөрөө аж ахуйн тооцоотой байгууллагт өгж байгаа. Бид нар тэр хүмүүсээр тарифаар нь гүйцэтгүүлж байгаа. Тэгэхээр энэ зөв буруу гэдэг дээр бид нар дүгнэлт гаргах гэдэг ажиллаж байгаа. Хувийн хвшил төрийн бас байгууллага нь бол асуудал болчихж байгаа. Түрүүний одоо хэлж байгаа жишээ нь дотор байрны үйлчлэгэн дээр болвол бид бол дотор байрыг бол нөгөө илүү нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлаар нь санхүүжүүлэхээ үзээд байгаа. Тэгвэл бодит зүйл дээр бол яаж хэлэхээр боловсрол эрүүл мэндийг бол бид нар илүү түрээс гаргах тарифаар одоо санхүүжүүлэх, гүйцэтгэлээр санхүүжүүлэх гэж одоо дооцсон болж бас тэр хараахан тэр одоо юунда хүрч чадахгүй байгаа да. Онлын хувьд бол яг хөө гэхээр одоо жишээ нь яг эмнэлэг шиг эмнэлгийг бид нар одоо илүү их одоо гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд эхэлчих юм бол энэ бол өөрөө бусдаар гүйцэтгүүлсэн гэдэг түрүүний нөгөө аж ахуйн тооцоон дээр ажиллаж байгаа тэр хот огчлолчиг болоод явчих юм бол эдийн засгийн ангиллын хувьд бол зөв болоод явчихж байгаа. За дөрөвний тэр нөгөө шинжилгээ ухаантай холбоотой шинжилгээ ухааны технологийн сан гэдэг дээр бол бас бусдаар гүйцэтгүүлсэн гэж байна. За тэнд ямар агуулга яваад байна гэхэлэр манай төрийн хүрээлэнгүүд за тэгээд төрийн өмчит ихтэй сургуулиуд
За тэгээ бусад хувийн өмчөд одоо эрдэмтэд одоо хуваараа төсөл бичээд тэр төсөл нь одоо хэрэгтэй шаардлагатай байна гэх юм бол тэр одоо үндсэн чиглэл захиалгын чиглэлд багтсан бол тэндээ мөнгө өгөөд ингээ бусдаар гүйцэтгүүлж одоо төсөл бичүүлээд төсөл нь буцаж ирээд цаас болоод архивлагдаад за одоо тэр төсөл нь хэрэгжиж байгаагүй нь дараач асуудал болж байгаа бох. За ямар ч бас нэг ийм процесс яваад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэдэг юм бас нөгөө талдаа энэ маань бол төрийн өмчөд хүрээлэнгүүдийнхэн бас нэг төрлийн тийм нэг сагуулшил болчиход байгаа. Тэгэхээр заавал тэгж одоо өрсөлдөөнөөр ингэж явж байгаа зарлах юм бол энэ өөрөө бусдаар гүйцэтгүүлсэн бас биш байна гэж харж болохоор байгаа даа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол төсвийн тодтгол дээр бол бас шинжилгээ технологийн сан дээр бид нар тодорхой арга хэмжээ авах гад бол оруулж ирж байгаа. Ер нь довчхондоо бол одоо яг төрөөс заавал одоо ингээд улсын төсвөөс санхүүжилт аваад явж байгаа. Одоо шинжилгээ технологийн сан байна. Эргэлтийн хөрөнгө гэж бол байхгүй тэнд. Менежмент нь бол дэндүү хаалттай учраас хувийн ишл орж ирэхгүй тэнд. За тэгээ ямар нэгэн байдлаар бол дотор хурамжаар бол эргэлтийн сан байхгүй. Ийм сангуудыг ер нь нэг бол зүгээр татан буулгаад одоо эн чинь өөрөө бол зүгээр тэр байгууллагууд дээр очиод нөгөө талын санхүүжилт болчиход байгаа юм чи байгууллагууд дээр санхүүжилтын тавиад явуул бараг зөв юм биш үү. Нэг бол хувийн ишилтэй хамтарсан байдлаар илүү менежментийн бол одоо либерал болгоод сан маань өөрөө бие даагаад бол одоо хөрөнгө босох боломжтой байгаад. За мөн одоо тэр төсөл шалгаруулж байгаа процесс маань бол хинч одоо гомдол санахгүйгээр төрийн өмчөд одоо тэр хүрээлэнгүүдийн долгойг илээд өгдөг биш. Жинхэнэ одоо юу гэдэг Монгол улсад хэрэгтэй тийм төслүүдэд тэргүүлэх чиглэлийн төслүүдэд шалгаруулдаг ийм болоо явал болох гээд байна гэдэг ийм зүйл ярьж байгаа. Тэгэхээр яг таны хэлдгээр кейс болгон дээр өөр агуулга гарч ирчихэд байгаа. Тэгэхээр бид нар юугаар орох хэрэгтэй гэхээр яг түрүүний JFS-ийн manual-аа барьж чад нөө гарын авалга гайдлайнаа барьж хагаад тэгээд тэрнийхэн дагуу одоо яг энэ нор орохгүй гэдэг байдлаар бол ялгаад тэгээд бууруулахыг нь бол бууруулад тэгээд үндсэн үйл ажиллагаан дээр нь тавигдах ёстой. Тэр шатхуун бол шатхуун дээр нь төлөвлөе л гэж байгаа тийм л зүйл харагдаж байна. Бачаргал гишүүн тодруулж асууя. Тийм нэг ерөнхий нэршилтэй том агуулчхаад байгаа энэ зүйлүүд нийгмийн сэтгэл зүйд хар дагуулдаг, шүүмжлэл дагуулдаг. Тэгээд тэрнийхэн цаана бас нэг тиймэрхүү зүйлүүдийн илэрхийллүүд нуугдаад явдаг ийм л зүйл л дээ. Тэгэхээр энээсээ хэдүүлээ гарчмаар байгаа юм. Тийм учраас би ер нь болж игүүл энэ эдийн засгийн ангиллан илүү жоохон нарийсгаж зөв болгох тал юм. Илүү бодвол дээр юм биш байгаа даа гэж. Яг л яамн дээр очихоор үндсэн үйл ажиллагаатай холбоотой л том зардлууд энд бөөнөр орж ирч хэд байгаад байгаа юм. Спорт ярихаар зэрэг олимпиад явдаг хэдэн тамирчтай дэмжихээс авахгүй юмнууд нь орчход байдаг ч гэдэг юм ийм юмнууд байгаа даа. Нөгөө талд нэг зүйл байна. Энэ дүгнэлт юмнуудыг хэдүүлээ бас нэг жоохон зөв мөв хиймээр анзаармаар юмнууд байна. Би аудитыг энэ бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ өссөн талаасаа биш. За бачаргал гишүүн гүйцэж асууя. Тодруулъя. Өгөөж үрдэнгүй юмнууд тусгаж оруулаад гарцсан дүнэл хэрэгтэй байна надад. Нэг хоёрдугаарт сонгуул 6 сард болсон төсвийн тодтгол би энэ ч одоо 7 сарын сүүлч 8 сарын ихээр хийсэн шиг санаад байх юм. Тэгээ яхаараа сонгуулийн амлалтуудыг төсвийн тодтголд оруулдаг үлээ хөөхөө. Тэрүүгээр чинь бид 24-өөс 28 оны том төслүүдийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг 25 оны 1 сарын 1-ээс өмнө хангах чиглэлтэй холбоотой асуудлуудыг төсвийн тодтголд тусгаж оруулсан. Та хэд юмнуудаа жоохон нухацтай хандаж улс төрийн дүгнэлтгүй дүгнэлт гаргана шүү. Энэ эргээд бас нийгэмд хүрдэг иж шүү. Урагшлаад байгаа над 14 мега төслийн чинь бэлтгэлийг хангуулах, тээзүү зураг төсвийн асуудлыг шийдэх гээд нэлээд томоохон зориг гаргаж хөрөнгө тавьсан. За 3 номерын микрофон аудитын газар. Сонгуультай холбоотой, улс төртэй холбоотой гэсэн дүгнэлт гаргасан ба тэн дээрээ тайлбарлаж. За энэ аудитын баг
аудит хийгээд явж байхдаа бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлыг бол сая Батчаргал гишүүний хэлсэнтэй адилхан дүгнэлтийг гаргасан. За бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээнд байгаа зардлууд маань төлөвлөх боломжтой ийм одоо зардлуудыг одоо энэ бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээнд төлөвлөж зараад тэгээд зарим тохиолдолд бол бас зардал хооронд шилжүүлэн зарж байгаа нь болохгүй байна. Энийхээ одоо бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлынхаа энэ ангиллыг одоо тодорхой болгох зөвлөмжийг бол сангийн сайдад төгсөн байгаа. За сонгуулийн шинжтэй амлалтын гэдэг нь сонгуулийн үед одоо сонгуулийн дараа хууль заагдсан одоо хөтөлбөрт орсон энэ зардлууд нэмэгдээд батлагдаад байгаа нь урсгал зардлын шинжтэй энэ хязгаарыг бол нэмэгдүүлсэн байна гэдэг үүднээс нь За Заяавал гишүүн асуулт асууя.